За оройн үзэгчдээ тодруулга харилцсан цаг маань эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн тодруулгын зочингоор улсын хурлын гишүүн бас ихтэй оролцож байна. Оройн өдөр гэдэг. Оройн. Тэгэхээр таныг улсын хурлын гишүүн байх 1996-аас 2000 он. Өнөөдрийн энэ улс төрийн тогтолцоо хоёрын ялгаа юу юун дээр харагдчих. Та бол бас 1989 оноос эхлээд ардчилсан хувьсгалыг Монголд оруулж ирэх гэж Монголд бий болох гэж зүтгэж явсан хүн. Тэгээд яг өнөөдрийн энэ нөхцөл байдал, энэ байр суурин дээрс ингээ харахад ардчлал таны тэр хүсэж исэн ардчилсан хувьсгал өнөөдөр яг хэрэгжиж чадчихна. Огт хэрэгжээгүйгээр орохгүй бүр дордчихсон. 89 онд би одоо 12 сарын 3-нд манай Эрдэнэтийнхэн болвол инк гэж эв нэгтний холбоо гэдэг уран бүтээлчдийн нууц улс төрийн бүлгэн байгуулсан. Байгуулсан шалтгаан нь бол уран бүтээлээ хийх гэхлээр зэрэг цензур тавиад болохгүй. Худлаа уран бүтээл хийхгүй бол үнэн уран бүтээл хийх юм бол одоо төр засгаас авчдаг явдаг ийм зовлонтой үе байсан. Тэгээ уран бүтээлчид эв нэгтний холбоо гэдэг Эрдэнэтэд байгуулагдаад тэгээ 12 сарын 10-нд бид чинь яг үдээ нэг уран бүтээлч чинь яг нариндаа хууль сайн мэдэхгүй. Тэгээ бид бол айхтар юм тавьсан байдیں۔ Маш том цуглаан зохион байгуулад тэгээ ерөөсөө тэр намын төвөр улс төрийн төвчөө энэ нам бол бүрэн бүрэлдэхүүнээр огцроо. Энэ болохгүй байна. Нэг одоо Цэдэн балыг тойрсон хэдхэн тойрон хүрээлэгчид тэгээ бусдыгаа бол юм хэлэхдээ зэрэг сэхэтний төрөгдөл үндэсний үзэлтэн гэдэл тэгээ одоо намын эсрэг гэмт хэрэгтэн нэг улс орны төлөө ярьсан одоо гайгүй сэхэтнүүд гайгүй эрдэмтэн номтонгуудаа тэгж хайчаал тэгээ хэдхэн ах トゥ хамаатан сад нутгийн нэг хэдэн Монгол улсыг ингээд боомлоод ингээ яваад байсан. Тэгэхээр энэ буруу юмаа гэд бид нар 12 сарын 10-нд 3 зүйлт өргөн барих бичиг намын тохирооны 5 дугаар бүгд туралд бичиж тэрийгээ бол маш цуглаан хийгээд одоо баримт кино байж байгаа. Тэгээ цуглаан дээрээс Эрдэнэт хотын 8 хорооны 20 дугаар нарийн бичгийн дараа Чимд цэрэнд гардуулаад үнэн сонины тусгай сурвалжлагч Цэрэнживт гардуулаад тэгээд энэ асуудал Улаанбаатар хотод 5 дугаар бүгд турлыг телевизээр орон даяар гаргасан. За ингээд 5 дугаар бүгд турал дээр бол Эрдэнэтийн намын хороо муу ажиллаж байгаа учраас Эрдэнэтэд одоо ингээд болохгүй улсууд нам төрөө нураа устгая гэдэг ингээд цуглаан дээр өргөн барих бичиг барьж байна. Эднэрийг одоо дөрвтэй арга хэмжээ авч намын зүгээс нухчин дарах хэрэгтэй гэдэг асуудлыг намын төхөөрөнд 5 дугаар бүгд турал дээр яригадаад тэр нь орон даяар болонгууд Улаанбаатарт байсан хүмүүс бохимдаад цуглаан хийсэн. Тэр цуглаан нь юу гэхтэй зэрэг тэр шалтгаан болсон юм. Өөрөөр мянган баяр төм баяр одоо огцортойгоо энтэр гэсэн тийм жагсаал барьсан цуглаан босоод энэ цуглааны гол агуулга нь ингэж гарч ирсэн. За тэгээд бид бол энэ хэдхэн хүн энэ улс орныг дарангуйлдаг, хэдхэн одоо бүлэглэл нэг нутгарах үзэл дээр суйрлагдсан хэдхэн нөхсүүд одоо ард түмнийг дарангуйлдаг, боолчилдог. Тэгээ эрх мэдэл хэдхэн хүнд байдаг. Эрх мэдлээ алдахгүй тулд элдв шалтгаанаар одоо сэхэтний төрөгдөл одоо намын эсрэг гэмт хэрэгтэн үнсрэг үзэлтэн гээд одоо нухчин дарж ийсэн манай одоо нэрт эрдэмтэд нэгт одоо сэхэтнүүд нэрт уран бүтээлчдийг бүгдийг ингэж боомлж ийсэн. Тэгээ энэ асуудлыг болио гэдэг нэгдүгээр асуудал тавьсан. Хоёрдугаар бидний тавьсан асуудал бол одоо уул уурхайн баялаг бол Монголын ард түмнийх байх хэвээр. Мардаа заамар Эрдэнэт бол Монголын үндэсний үйлдвэр байх хэвээр. Тэр үед одоо яригдж бидэнд мэдэгдэжсэн зүйл бол Мардаа заамар Эрдэнэт байсан. Энэ хоёрдугаар асуудал. Гуравдугаар асуудал нь бол бид бол одоо төвийг сахисан орон байх хэвээр. Тийм учраас манайд одоо энэ бид нар дагуул орон байж аль нэг том гүрний цэргийг орон нутаг дээрээ байршуулах шаардлагагүй зөвлөлтийн цэргийг гаргая бид тусгаар төвийг сахисан улс болоо гэдэг. Энэ гурван шаардлага тавьсан. За энэ гурван шаардлагыг бол хамгийн нэгдүгээр шаардлага бол тэр тухайн үеийн үндсэн хуулиар бол манлайлалын чиглүүлэгч улс төрийн хүч Монгол ардын хувьсгалт нам гэдэг тэр үндсэн хуулийн заалтыг энэ хүмүүс одоо зөрчсөн том гэмт хэрэг хийж яана гэдэг асуудал ярьдаг байхгүй юу? За ингээд Улаанбаатарт бол энэ жагсаж байгаа цуглаж байгаа улсууд бол энийг ярих юм бол баримтлагдах юм байна. Үндсэн хуулийн эсрэг юм болох юм байна. Тэр одоо Эрдэнэтэд байгаа нөхдүүд яг тэр хэдэн улс тэгээд тэгдгийм байгаа үзгээд. Тэгээд энэ Улаанбаатарт энэ зүрийн хөдөлгөөнүүд байгуулагдсан. Тэгээд сүүлдээ тэр ардчилсан болсон. За ингээд энэ нөхдүүд бол ардчилсан холбоо гэдгийг байгуулад Улаанбаатарт цуглаан хийсэн. Анхдугаар ардчилсан холбооны анхдугаар одоо хурал гэдэг. За тэр хурал дээр орж байгаа улсыг анхаараа сонсоод байсан чинь
бидний тавьсан тэр гол асуудлыг ерөөсөө тавиагүй. Тэнд бол юу ярьдгүй хөхтэй зэрэг хаан шалтан байна л гэдэг. Хамгийн одоо хурцсан юм хэрсэн хүн бол одоо баабар хаан шалтан байна гэдэг. Гэхдээ тэр шууд л хэлчих хэрэгтэй шүү дээ. Тэр манлайлалын чиглэлч улс төрийн хүчин Монгол Ардын хувьсгалт намыг одоо зайлуулж энэ намыг одоо улс төрийн давцангаас олон ургалч үзлээр олон болох энэ дээр одоо огцрох ёстой. Тэгээ энэ асуудал тавигдахгүй байж байгаа 3 сарын 7-нд бол энэ асуудал тавигддаг. Ягаад гэхээр эн чинь бол ингээд нэлээ хөдлөөд нэг баригчлахгүй тодорхой болоод тэгээ ардчилсан холбоо гэж албан ёсоор байгуулагдаад ардчилсан нам гэж албан ёсоор байгуулагдсанаа тэр анхны хурал дээрээс зарлагдаад энэ болтол бид нар ажиглаад байдаг. Бид ч одоо буруу юм хийсэн юм болов. Яасан гэсэн чинь Улаанбаатарт байж байгаа манай энэ нөхдүүд болгохтгоо зэрэг энэ манлайлалын чиглүүлэгч Монгол Ардын хувьсгалт намын үйл ажиллагааг одоо сайжруулж зас залруулж өөрчлөн байгуулалт гэдэг бол марксизм ленинизмыг одоо засаж залруулаа сайн болгоно гэдэг. Тэгээд 1 сарын 21-нд Ленин нас барсан өдөр учиргүй малгайгаа авч уйлаад одоо Ленин багш харуулж байна. Сайн байсан. 1 сарын 21-нд. Тэгээд наад чинь айгууш та болохоор ингээ би анх удаа ингээ жагсаал. Зохион байгуулсан. Энэ арчлын түүх бол Дайр Сүхбаатар гэдэг хүн бас би анхных нь гэдэг. Батуул анхных нь гэдэг. Элбэг Дорж анхных нь гэдэг. Бидний хооронд ямар ч холбоо байгаагүй. Эрдэнэтэд бол бид нар тэр ямаараа тавьсан, хэдгээрээ хийсэн, чиглаанаа зугсаалаа хийцэн. Тэгээ Эрдэнэтийн энэ үнэн түүх ярьчих юм бол одоо өнөөдрийн энэ арчлын баатруудын чинь нөгөө рейтингэнд оршиж байгаа биз дээ. Тэгээ худлаа түүх хүчээд байдаг. Шал худлаа түүх. Тэгээ 3 сарын 7 болдог. 3 сарын 7-нд одоо шийдвэрлэх одоо өсгөлэн зарлаа тавьтана гэсэн. За өсгөлэн зарлаа хэвтгэхэд бол энэ цэрэг цагдаа хурч ирэл эдгээр чи барил аваа авчих шүү дээ. Тэнд бол их садаад ах чинь байхгүй. Гэтэл ганц асуудал юу байсан мэхтэй зэрэг Монголыг одоо тижээж исэн Монголын хувь заяа ерөөсөө юун дээр тогтож исэн гэхээр Эрдэнэт үйлдвэрээр тогтож исэн. Манай улсад мөнгө байгаагүй, валют байгаагүй, ерөөсөө өөр үйлдвэр гаднаас одоо валют олдог юмч байгаагүй. Эрдэнэт үйлдвэрийн за энийг хэдэн хүн бидний тавьж байгаа шаардлагыг дэмжиж одоо намын тойр улс төрийн давчаа бүрэн бүрэлдэхүүний огцор гэдэг асуудлыг 3 сарын 7-нд тавьсан. Тавиад одоо Сүхбаатарын талбай дээр хэдэн уулзсан. За бидний үүрэг бол эдгээр одоо дэмжихийн тулд Эрдэнэт үйлдвэрийн ажлыг хаяулах хэрэгтэй байсан. За энэ одоо улс оронд энэ улсуудыг одоо Эрдэнэт үйлдвэр гэдэг бол Монголын одоо ганцхан сайл юм байсан. Тэгээд бид нар манай Эрдэнэтийн засвар механикийн заводынхан бол ажил хайсан. Цэг ажил хаяад тэгээд энэ бол цаашаа үйлдвэр зогсох юм бол энэ улс бол ер нь тоглоом биш шоглоом болох байсан. Ямарч төр байгаад ямарч цэг хороо байгаад амьдрахгүй. За ингээд энэ өсгөлөн тэнд ажил хайсан учраас энэ өсгөлөн хэлцээрийн ширээнд суусан. За 4 сард хөвсгөлд өсгөлөн зарласан. 4 сарын хөвсгөлийн өсгөлөнгийн тавьж байгаа шаардлага бол 1-р одоо ардын төр хурал байгуулъя. 2-р бол ард түмний онц зөвлөл байгуулъя. 3-р бол Цэдэн балын тойрон хүрээлэгчдийн одоо энэ улс орныг тон дээрэмдэж байгаа энэ боомлон боолчилж байгаа эрх мэдлийг зөвхөн нэг хэцэг бүлэг хамаатан нутрах үзэлдээр суурилсан хэдхэн хүн одоо энэ Монгол орныг бүхэлд нь ингэж тамалж байгаа дарлаж байгаа асуудлыг ард түмний онц зөвлөлд өгөө гэдэг ийм асуудал тавьсан. За тэгээд энэ тэндгөө суулт муулт өсгөлэн зарлаад эхэлсэн. Тэгтэл бол Эрдэнэтийнхэн ямар асуудал тавьсан бэхтэй зэрэг энийг суулт муулт зарлах юм бол болохгүй юм байна. Суулт зарлж ирсэн манай нөхдүүдийн толгойг хаг зохиод Лөндөв гэдэг одоо яруу найрагч Лөндөв бүхийн засуулган байсан. Тэрний тархийг хаг зохиод цус нүж нь урсаад ингээ аюул ус олон түмэн маш бухимдсан Эрдэнэтийнхэн ингэж байгаа юм бол бас ёо гэд. За ингээд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд бол за ёстой ширүүлж болохгүй шүү. Тэгээ отгон бэлэг захиралтай уулзсан. Эрдэнэтийн отгон бэлэг захирал бол хоёр улсын өмнө хүлээсэн үүрэг бол энэ үйлдвэрийг хэвээ ажиллуулах үүрэгтэй. Та нарын тэр улс төр мөрөддөм энэ мас чинь болоод үйлдвэр одоо сүрэх юм бол аюулт болно гэсэн. За ингээд энд чинь бол тавьж байгаа шаардлага нь хэцүү юм болж байна. Тэгээ үйлдвэрийн баяжуулах хаврыг ил уурхай ажил хаях гэж байна. Энэ асуудал ингээд нэг цус нүүж болоод тэгтээ зэрэг хүмүүс ингээд бохимдаад эхэллээ гэсэн. Тэгэхээр зэрэг одоо хэлцээрийн ширээнд сууя гэсэн. За Монгол телевиз гэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмний тархийг сайхан угаагаад ирсэн. Хөвсгөлийн өсгөлөн 4-5 хүн дэмжиж байна. Монголын ард түмэн бол асар олон зуун захидал мэдээ бол огт дэмжихгүй байна гэдэг юмар Эрдэнэт туяа захирал бол Монгол телевизээр худлаа яриа нэвтрүүлэг хийгээд ингээ ард түмний бохиндуулаад байсан.
За энэ худлаа юм болж байна гэд. За тэгээд Эрдэнэ төлөвлөрийн захирал отхон биелэгтэй яриад орлогч захирал Шархүү тэгээд тэнд байсан Эрдэнэтийг төлөөлж байсан тухайн үеийн үндсэн хуулиар 5 депутат гар үсэг зурсан. Ардчилсан хүчинтэй бидтэй. Тэр хүүхдээ зэрэг зарчмын хувьд дэмжиж байна. Эрдороо хэзээ нэгэн цагт олон номын тогтолцоо бодит зүйл болно. Тийм учраас төрийн тогтолцоог боловсронгуй болгох, олон ургуулч үзлээр олон номын тогтолцоотой ямар нэгэн одоо тийм төрийн дээд байгууллага, тэр нь ардын төр хуралч байд юм, улсын баг хуралч байд юм, ийм болох нь зүйтэй гэдэг. Тэрэн дээр 5 депутат гар үсэг зурдیں۔ Хариуд нь нөгөө нөхдүүд надаас ямар асуудал гарах вэ? За Эрдэнэ төлөвлөр хэвээ ажил болно шүү. Наад одоо үйлдвэрийг зогсоох гэж байгаа, ажил хийх гэж байгаа, ил урхай фабрикийн гол улсуудтайгаа уулзаарай, зохицоорой гэсэн. Тэгээ би бол одоо эн чинь бол хуулиар Эрдэнэтийн 50,000 хүнийг төлөөсөн 5 депутат нь тавлаа гар үсэг зурчихтай зэрэг 100% одоо дэмжиж байгаа гэдэг. Тэгэхээр зэрэг нөгөө Эрдэнэ туяа даргын телевизээр яриад байсан одоо телевизийн тэр хуурамч сурталч хуулга тарих угаасан байдал илрээд. Тэгээ Улаанбаатарын бүх гэрлийн шонгуудаар одоо Эрдэнэтийн 5 депутат бүрэн бүрэлдэхүүнээр ардчилсан хүчинтэй хамтарч гарын үсэг зураад хөвсгөлийн үсэг дэмжиж гэнэ гэдэг энэ юу шүнд нь одоо тараасан. За энэ тараасхыг бол одоо тухайн үед Бонцоймод ажиллаж исэн Инхбаатар тэрийг олшруулад тэгээ Улаанбаатарт ингээд тараасан. За ингээд жагсаал цуглаан бол иймэрхүү болоод ингээд явагдсан юм байна. За энийг бол энэ түүхийг бол яг ингээд хүн болгон янз янзаар тайлбарладаг. За та бол нэлээд дэлгэрэнгүй яриа тайлбарлчлаа. За ингээд хөлсгөлийн өсгөн зогсоод тэгээд одоо хэлцээрийн ширээнд ороод Чимэдугай тэргүүтээ улсуудаа хэлцээрийн ширээнд ороод тэгээ энэ олон намууд ингэж оролцоод тэгээ бүгд юун дээр тохирсон гэхдээ зэрэг ерөөсөө сонгуулийн зарчмаар тэгээ улсын баг хурлыг байгуулъя, сонгуулийн хуулийг яаж хийх үгтэй зэрэг тэр зарчим нь бол намуудын одоо нэрсээр санал авъя. Тэр орон даяар авсан намуудын нэрээр авсан саналыг пропорцлоод улсын баг хурлыг байгуулъя гэдэг тохиролцоонд хүрцгээсэн юм. Хамгийн өндөр саналыг чинь тухайн үед Эрдэнэтийн авч ирсэн гэж хэлсэн баха. Ганцхан газар ялалт байгуулсан юм. Тэр нь Эрдэнэт. 50. Ягаад гэвэл 45% саналыг тухайн үеийн одоо эрх баригч хүчин Монгол Ардын хувьсгалт нам 45% санал авсан юм. За үлдэж байгаа саналын бол нөгөө шинэ ардчилсан хүчин авсан юм. Тийм санал Монгол улсын нутаг дэвсгэр дээр хаач байгаагүй. Урд хожид байгаагүй. За энэ нь бол улсын архивт байдаг. За энийг бол манай энэ шинэ түүх зохиогчид бол энэс айдаг ичдэг, энийг бичдэггүй юм. За Эрдэнэтэд яагаад ийм өндөр санал авбаа? Эний нууц нь юу вэ гэхдээ зэрэг нэгдэл байд. Одоо жишээлбэл өнөөгийн энэ улс төрийн байдал дээр яг таарна. Тэр үед одоо тэр хэдхэн нэг нутгарх үзэл дээр суурилсан нэг нутаг жалганы нэг хэдхэн хүн монголчуудыг одоо 40 жил ингэж янз бүрийн аргаар ингэж дарамтлж дарлаж ирсэн байдаг. За энэ бухимдлаас бол энэ тухайн үеийн улс төрийн эрх барьж ирсэн намын гишүүд нь бол өөрсдөө эннээс гарах, эдний савраас гарах, тэр тойрог хүрээлэгчдийн савраас гарч тэр Монголын ард түмний авиас бэлэгт олон одоо хүмүүс өөрийнхөө хүч бололцоогоо улс орны хөгжилд зориулах энэ бололцоог нээхийн тулд зөвхөн тойрог хүрээлсэн хэдхэн хүн улс орны эрх мэдлийг барьдаг энэ тогтолцоос салахын тулд дэмжсэн нэгдүгээрт. За хоёрдугаарт юу дэмжсэн гэхээр Улаанбаатарт маш олон нам байгуулагдсан. Үндэсний дэвшил, намшин дэвшилт холбоо, ардчилсан холбоо, ардчилсан. За тэгээд тэр чинь зүйл. Тэгээд зориг хүртэл одоо бүгд найрамдах нэгдсэн нам гэдээ байгуулчихсан. Бямсуран гой хүртэл цэргийн мандлын нам гэдэг. Тэгээ ингээ энэ олон нам байгуулсан улсууд чинь өөрөөсөө жижигэрсэн болно гэд ерөөсөө нэгдэж өгдөг. Тэгээ 96 он болсон. Бахвайдгаараа нөгөө хуучин шүүмжлээд байдаг улсууд нь хэвээрээ, нөгөө эрх мэдэл байдаг улсууд нь хэвээрээ, ард түмнийг хохироодог улсууд нь хэвээрээ. Тэдний эсрэг талд одоо шинжлэлийн сайн болгоё гэж байгаа улсууд нь нэг нам байгуулчаад яг одоогийнхэн шиг өчнөө олон нам байгуулж. Одоо нэг хоёр намын хэдхэн одоо төрөвч нэгтэй аваргууд одоо ээлжгүй 25 жил энэ улсыг торон дээрэмдээд өөрийнхөө хуулийн прокурор шүүх цагдаагаа өөрөө томилчиж жагаад тэгээ нөгөө талдаа өөрөө төрийн өмчөө тавьчихж жагаад тэгээ хоёулаа уусчих шít. Тэгээ улс орныг торон дээрэмдээ зүйл дуусгачих чинь. Тэгчээд юу ярьж ийн ихтэй зэрэг хоёулаа хоорондоо хэрэлдээд тэгээд ер нь цаг нь болохоор хэлнэ гээл цаг хязээ болох гэдэг. Улс дуустал болох гэдэг. Цагийг хэддэг. Бие биенийхээ ноог мэддэг. Хоёр энэ чинь бол зарчим нь бол ялсан улс төрийн хүчин
өөрөө цэвэр шударга ажиллаж байгаагаа нийтэд одоо өөртөө ихтэй байгаа бол сөрөг хүчнээрээ тэр хяндаг одоо авилгатай тэмцэх газар юу гэдэг прокурор шүүхийг нөгөө талаар томилуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэггүй байж шүү дээ. Анхнаасаа одоо дээрэм хулгай хийх, улс орноо тонн дээрэмдэх, эх орны газар баялагийг гадныханд одоо өгч дуусгах ийм одоо хөтөлбөртэй ийм хоёр бүлэг улсууд улсыг дуусгаж шүү дээ. Тийм учраас өнөөдөр монголчууд бол энэ нэг л юмыг анзаарах хэрэгтэй. Энэ сонгуулиар гарч ирсэн аваргууд, янз бүрийн зайлаар гарч ирсэн нөхдүүд буруу хазгаа юм хийж тэрний нь одоо хууль хяналтын байгууллага нь хамгаалаад тэдний одоо дохио зангаагаар ажилладаг хууль шүүхийн байгууллагатай. Тэгэхээр өнөөдөр манайд юу хэрэгтэй вэ? Нэгтэр ардчилсан тогтолцоо Монголд байхгүй. Ардчилсан тогтолцоо гэж ямар тогтолцоо хэлдэг гэхдээ зэрэг шүүх, прокурор, хуулийн байгууллага нь хараат бус. Сонгуулиар гарч ирсэн эрх мэдэлтэнгүүд буруу хазгаа ажиллах юм бол тэрийг бол төмний хурц хараа төрийн хатуу одоо хуулиар таслан зогсоож идэг. Хариуцлага гэдэг нь хүлээлгэж байх чаддгал байх ёстой. Тэгэхээр зэрэг манайд ч юм бол тийм байхгүй шүү дээ. Хоорондоо эвлэлт нь нэгдсэн. Тэгээд засаг барингуудаа за одоо би идчихье. За одоо дараад нь танаа ээлжлэх нь одоо нөгөө нэгдүгээр ээлж, хоёрдугаар ээлж, гуравдугаар. За тэгэхээр зэрэг ил тод телевиз хэвлэл мэдээллийн байгууллага хараат бус байх ёстой. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хараат бус байгууллага гэдэг чинь олон нийтийн телевиз гэдэг юм энэ бол нөгөө гарч идсэн юм хувааж зохих гэж байгаа. Бэлэн хуваах гэж идэрч өөрсдөө ил тод яриад байгаа шүү дээ. Нөгөө бэлэн хуваагч нар бол за ард түмэнд яг ямар одоо бэлэн хуваагаад ямар их өрөнд оруулаад улсыг яаж зовоох гэж байгаагаа илээр яриулж болохгүй шүү. Тэрийг одоо нууцлахын тулд манай хүн одоо бидний өмнө үнэнч байх хэвээр ард түмэнд үнэнч биш. Сэтгүүл зүйд үнэнч биш. Тухайн улс төрийн хүчинд үнэнч хүмүүсийг хүчээр одоо тэр олон нийтийн зөвлөм үйлдэлд оруулдаг. Тэгээ хараад хэвлэл сэтгүүл зүй байхгүй. За нөгөө мо цагдаа прокурор хөөрхөд цалин багтай. Тэгээд тэд нар чинь энэ улс төрчдийн нүдний харцаар хөдөлдөг. Ерөөсөө л өөрсдийнх нь талаар тэр буруутай булхаатай юмыг ил гаргаад ирэх юм бол тэрний араас явсан, тэрний араас дуурсан цагдаа шүүх прокурорын ажилд маргааш баяртай ажилгүй. Ягаад гэвэл тэд томилж байна. Тэрний дээр бол тэр улс төрчдийн энэ гэмт хэрэгтнүүдийн нууц даалдгаар ажиллаж байна. Асар их хөрөнгөч ч гэсэн. За энэ хөрөнгө бол тэр улс төрийн намын сонгуулийн хуулинд бол ил гарахгүй. Алан түмэнд нэг танигдсан шударга одоо олон нийтэд танигдсан нэг сайхан хүнийг гаргачихна. Тэд бол тэр мөнгө санхүүгийн шийдэж өгч байгаа даалд бүлэглэлд үйлчлэнэ. Тэдний одоо дохиураар хөдөлдөг. Ийм одоо балай тогтолцоо руу бид яваад орчихсон. Даалд хүчийн оролдоод тэр юмнуудын ил гаргаад ирэхээр өөрөө амьдрал, бизнес бүх юмараа хохирдог гэдгийг тод жишээ бол одоо хамгийн сүүлийн жишээ бол одоо Жэнко Батулга яригдаж байна л да. Гэхдээ 90 зүгээр нэг л юм байдیں۔ Бид өнөөдөр жишээлбэл энэ бүгд чинь гадаа сайгаад хэрэг байхгүй. Дэлхий дээр ерөөсө хууль дүрм гэж нэг ганцхан дэг журам гэдэг юм захирагдъя. Эрх мэдэл гэдэг юмд биш дэг журмд захирагдъя гэдэг асуудлыг Чингис хаан анх дэлхий дээр гаргаж ирсэн. Тийм учраас их засаг хуулийг зөрчих аваас алтан ургыг ч одоо шийтгээ гэдэг одоо энэ их засаг хуулийн чинь анх одоо 1206 онд тэр хөдөө арал дээр их хурлтайгаан зарлаад энэ одоо тунхаглаад энэ нь бол хүлээн зөвшөөрөгдөөд ингэ явчихсан. Тийм учраас монголчууд бидэнд бол Элдэ хангай мөн Элдэ хангай гадаад дотоодын одоо юмыг харж гадаад дотоодод одоо улсаа яаж авах уу, яаж энэ хулгай лувраас гарах уу гэж нэг гайхаж эргэлзээ төрөөд байх юм байхгүй. Бидэнд нэг л шүтэн бий. Тэр шүтэн бол бодит хүн. Тэр бол Чингис хаан. Бодиттойгоор дэлхий дээр нэг хууль, нэг дүрм журам байдаг. Хүн гэж амтан дүрм журманд л захирагдах ёстой болохоос биш өөр юм байдаггүй гэдгийг нотолчихсон. Тэр нь бол олон үеийн хаадын одоо уламжлаад энэ хүн төрлөختөнд бол төрт ёс гэдэг ямыг мэдрүүлээд тэндээс бол энэ хүн төрлөختний хөгжлийн гол зүйл бол яаж одоо дүрм журамтай амьдрах вэ гэдгийг. Тийм учраас бид нар одоо ганцхан бидэнд заагаад өгчихсөн тэр Чингис хааныхаа шүтэх ёстой
Чингис хааныхаа гэрээсэл зарлагыг бол биелүүлэх ёстой Монгол хүн мөн юм болвол Чингисийн одоо энэ нутаг дэвсгэр дээр байгаа Чингисийг бахархдаг, Чингис хааныг дээдэлдэг тийм хүн байдгийн болвол тэр нь дарга байна уу, ерөнхийлөгч байна уу, цагдаа байна уу, улгайч байна уу, бүгд Чингисийн зарлагыг биелүүлэх ёстой. Чингис хааны зарлаг гэрээслэл нь юу юм бэ гэхдээ зэрэг бүх улсын дотор хулгайг зээрлүүлж, худлыг мохоож, өхүүлэх ёстойг нь өхүүлж, яллах ёстойг нь яллаж бай. Үүнийг үеийн үед ургийн урагт хинч битгий өөрчил хөх төвтөр тэмдэглэл. Энийг болгон шихээр худаг ёсчлон биелүүлж, ягштал одоо энэ хууль дүрмээ биелүүлж ирсэн. Монголын хууль 3 хоног биелдэг биш. 3 хоног биелдэг. Одоо наад хууль чи манад хэрэгжихгүй л дээ. Яагаад тэгэхээр нөгөө хууль шүүх, прокурор гэд бүхэл юмнууд нь наад ус төрчтэй чинь гарт орсон. Наад ус төрчтэй чинь одоо өөрийгөө хамгаалдаг хамгийн том зэвсэг нь болцсон байгаа шүү дээ. Тийм учраас бид нэ түүхээ судлах хэрэгтэй. Ер нь одоо манай түүхэнд ч гэсэн одоо та нар мандахай цэцэн кино үзсэн. Исмаил Тайж гээд нэг одоо улс орноо хохироосон нэг хорлон сүйтгэгч душмал төрд гарч ирснээс ямар их гай зовлон учруулсан. Тэгэхээр зэрэг өнөөдөр бол эх орноо элгэн төмнөө ийм байдалд оруулсан. Энэ хэдхэн хүмүүс нам гэдэг энийг хөөрхөн тоглоомоор тоглоод сонгуулийн хууль гэж хөөрхөн өөрсдийгөө гаргадаг, өрөөлийг гаргадаггүй. Зөв хүн ерөөсөө гардаггүй. Зөвхөн луу ирчэд гарах энэ хуулийн схемийг боловсруулчихсан. Энэ сонгуулийн хууль бол сонгуулийн хууль биш. Энэ сонгуулийн хууль бол сонгогдох сонгуулийн хууль биш. Энэ бол тулгалтын хууль. Энэ бол эрхчлөөд ардчилсан сонгуул энэ хуулиар явагдахгүй. Энэ бол зөвхөн эрх мэдэл албан тушаалд байгаагаа ашиглаж өөрсдөө зориулж зохиосон тулгалтын хууль. Тулгын шаардах бичиг болохоос биш. Өөрөөр хэлбэл сонгуульд ор. Тэгээд зөвхөн биднийг сонго. Өөр чамд боломж байхгүй гэдэг ийм тулгын шаардах хууль. Энэ тулгын шаардах хууль, тулгалтын хуулийг бол өөрчлөх ёстой. Нөгөө талаар энэ 25 жил хулгай дээрэм хийсэн бүх хулгай дээрмийн архив бол хоёрхан газарт анхаарлаа хандуулахад бэлэн байж байгаа. Нэгдүгээрт энэ улс төрийн хүчнүүд гарч ирэхдээ өөрийнхөө прокурорыг, өөрийнхөө хуулийн сайдыг тавьж угаад тэгээд айхаа эзэсгүй чөлөөтэй дээрэмддэг. Дээрэмт толгойн илчилсэн улсуудыг нухчин дарддаг, амьд амьдралын зүйл дуусгадаг, амьдрал бизнесийн сөнөөдөг, тал талаас бол тасчин, нухчин дарддаг. Ийм л юм явж байна. Тэм учраас одоо энэ гэмт хэргийн архивуудыг прокурор нь улаан цагаан одоо ичлэгдсэн гэмт хэрэгүүд улаан цагаан бүрөөсөө бүх юм нь эдсэн уусан тодорхой, эзэн нь тодорхой, бүх юм тодорхой юмнуудыг хүчээр хэрэг хэрэгсэхгүй болгосон үе олон архивууд байж байгаа. Төрийн өмчийн орон дээр бол төрийн өмчийг бол тонон дээрэмдсэн. Хуурамч одоо дуудлага худалдаа явуулж, хуурамчаар одоо алах зохичоод хуваагаад идсэн. Хоёр нам бол одоо энэ хоёр нам бол ер нь 70 хувилдаанаар энэ төрийн өмчийг тэрийг манайх хийдэ, тэрийг манайх хийдэ гэд хоорондоо зөвшин тохиролцоод хуваагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээ хуваагаад авчихсан. Олон түмний тарих угаадаг хэрэгслээ хуваагаад авчихсан. Монголд байсан одоо бий болгосон бүх өмчийг хуваагаад авчихсан. Тэг газар шороо баялаг, газар дор байгаагийн одоо өнөөгийн биш, өнөөдөр биш, ирээдүйд нь одоо зүйл дуусгачихсан. Тэг өөр ширэнд оруулсан. Тэгээ энэ гэмт эртгээдүүдтэй тэмцэхийн тулд Монголын ард түмэн бол энийг ярьдаг дуурдаг хүмүүс бол та бүхэн харахтаа инктавын гэл юм яриад байдаг гэж байна. Инктавныг яах гэж байгаа юм биш. Инктавныг бол зүйл дуусгаж байгаа. Би 96 онд одоо давхар дээлийг эсэргүүцэж дугарсныхаа төлөө 20 жил тасралтгүй тамлуулж гэн, дарлуулж гэн, хувийн амьдралаараа хохирч гэн. Миний бүх одоо надтай холбоотой хүмүүсийн бизнес бүх юмыг чөдөрлж гэн, нухчин дарж гэн. Надтай үзэл бодол нэгтэй хүмүүсийг бол алж гэн, талж гэн, өхүүлж гэн, хохироож гэн. Эч зөв зүгээр байгаа юм биш. Хүмүүс бодохдоо би зөв зүгээр ингээ сайхан телевизээр яриад манилзаа зөв зүгээр байгаа юм биш. Зөв зүгээр биш. Зүггүй. Одоо хууль шүүхийн байгууллага нь гадаад дотоодынхонтой нийлээд хулгай луур хийгээд дээрэмдсэний бүгдийг илчлээд ил гаргаад тавьчихж байна. Прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгочихж байна.
Улаан цагаан одоо гэмт хэрэгтэн гадаад дотоодынхонтой хуувилдчихж байна. Дажхан миний хувийн амьдралыг ингэж байгаа юм биш. Монголын ард түмний ирээдүйн хойчийг бүгдийн зүйл дуусгах чинь. Тийм учраас бид өнөөдөр миний үгийг би байсан ч, би амьд байсан ч, өгсөн ч энэ бол түүхийн үнэн болоод үлдэнэ. Түүхийн үннийг нууж болдгүй. Энэ гэмт хэрэгтнүүд бол Чингис хааны гэрээслэлээр яллагдах ёстой нь яллагдаж, үхэх ёстой нь үхэж, хулгай худлыг цээрлүүлж, үнэн мөнийг ил болгох ёстой. Тэр одоо гэмт хэрэг үүсгэхгүйгээд тухайн прокурорууд хэргийг одоо хэрэгсэхгүй болгосон энэ архивуудыг бүгдийн нээлттэй ард түмэнд нээлттэй болгох ёстой. Тэр төрөө өмчийн булхаатай хулгайтай хувилдаан худлаа энэ бүх юмыг нийтийн өмнө ил болгох хэрэгтэй. Энэ төрчүүд нь хувилдаан булхаа гэж тэгэл танаа намын дараа Зандаагийн хурдл хийсэн шүү. Гэхдээ энэ дээр бол танаа намаа нам гэж байхгүй. Одоо харин энэ дээр зал гаргаж болохгүй шүү. Одоо ягаад гэхдээ зэрэг нөгөө нам нь гараад ирэхдээ зэрэг гой болох уу? Үгүй. Одоо энэ нэг хоёр намд хуваарлагдчихсан талцаад яваад байгаа энэ талцуулж тоглоод байгаа энэ тоглоомыг зөв ойлгох хэрэгтэй. Монголчууд хоорондоо талцаж болохгүй. Нэгдмэл хүчирхэг байж бид нар гэмт хэрэгтнүүдэд тэмцэнэ. Энэ талцуулж байгаа улсууд чинь цаанаа төрөвч нэгтэй. Нэг нь гараад ирэхдээ нөгөөгийнхөө булхайг хамгаалдаг. Ягаад гэвэл эдний булхай авь адилхан. Зүгээр аль нь олон жил, аль нь цөөн жил гэдгээс бол энэ чинь бол өөрөөсөө бас гүгэлдэнүүд. Эдний цаана бол бас гадаадынхны гар хөл болтсон, тэдний нэнтгэнд орцсон, барьцаанд орчихсон. Ийм юмнууд л байгаа. Одоо манай хууль шүүхийн байгууллагын дийлэнх нь бол дийлэнх ягаад шүүхийн шинжил явахгүй байгаа. За элбэг дорж ерөнхийлөгч гарч ирээд шүүхийн шинжилгээний талаа зөндөө арга хэмжээ авлаа. Яагаад шүүхийн шинжил явахгүй байгаа? Яагаад гэвэл шүүхийн шинжил хуулийн доош хүндээ байгаа. Энэ гэмт хэрэгтнүүд чинь бол энэ авилгал хээл ахуулын хүмүүс чинь бол улс төрчдөө барьцаалцсан байгаа. Улс төрчдөө барьцаалсаа цаана хууль хяналтынхныгаа барьцаалчихсан. Барьцаанд орцсон учраас эднэр бол эргээд тэднийхээ энэ гэмт хэрэгтнүүдийнхээ толгойг илсэн шийдвэр гаргахаас өөр байдал. Тэднийхээ шүүгээд гэмт одоо эрүүл хүүгийн хэрэг үүсгээ шийдэд эхлэх юм бол өөр дээр нь эргүүлээд эрүүгийн хэрэг үүсгэх энэ шүүгч прокуроруудын дандаа тийм нэнтгтэй юмнууд хийгээ хайцсан. Тэгэхээр зэрэг одоо энэ төрийн тогтолцоог бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хууль шүүхийн тогтолцоог цоо шин хүмүүс гаргах хэрэгтэй. Цоо шин өөрөөр хэлбэл хуучин угшил ах トゥ хамаатан садны угшлыг тасдахгүй бол эдгээр чи хөөрхөн амтан шудраг ажиллах боломжгүй болцсон. Эдгээр дандаа нэнтгэнд хамчуулагдсан байгаа. Тэгхгүй бол тэгэн шүү гэж. Тэгхгүй тэрий чин гарган шүү, энийг чин гарган шүү гэдэг. Тэгэхээр зэрэг одоо ингэж л төөрөгдөвдөө. Одоо ингэж хулигтуулв да. Энэ одоо дороо танаа манаа нам гэж нарамайгаа нээлцэж хоорондоо муудалцаад талцаад дээрээ хангарууд бол нэг төрөвчтэй. Тийм учраас нэг төрөвчтэй энэ улс төрийн тогтолцоог энэ чинь бол яг 90 онд нөгөө төрийн дээр гарчаад ард түмнээс тасарсан яг тэр хэсэг чинь өшөө зүгээр гараагүй зүгээр их мэдлэлээр сандаалаагүй ард түмний бүх өмчийг бүх мөнгөтэй бүх хөрөнгөтэй бүгдийг өөрсдөө аваад үлдэс газар дорхын гадаадынханд өгсөн ийм бүлгүүд байгаа. Энэ 16 оны сонгуулиар эднэр бол тэр дэдэргүй эдний насан дуусж байгаа. Эднэр тэтгэврийн нас руугаа шилжин. Тэрнээсээ өмнө бол хинэж гарсан ялгаа байхгүй. Хинэж гарсан ялгаа байхгүй. Нэг хэсэг нь гарна. Хоёулаа шудраг тоглоно. Хоёулаа бие бинийгаа шүүмжлэнэ. Гарсан хойноо эднэр бол эвлээд эдний зорилго бол нэг нийлээд нэг одоо жижиг намч байдгийм үү шинэ хүмүүс гаргахгүйгээр тэгээ нэг аль нэг нь гараад эсвэл хамтарсан засаг байгуулах нэг 40 хүн гараад ирэхэд тэр чинь тэгэл ахаал бодлуулаад ахаал нэг эв нэгдлийн засгийн газар инкри хайр засгийн газар эвдэршгүй гам бат найрамдал засгийн газар гэл тэгэл нэг мундаг юм яриад тэгэл бие бинийгаа өмгөөлнө. Нэгнийх нь асуудал гарахад нөгөөх нь асуудал. За баярлалаа. За тэгээ өнөөдөр бас миний урилгыг хүлээж авч өргөн дурш надтай бас өнөөдөр улс төрийн нөхцөл байдал за тэгээд анхны ардчилсан хувьсгалыг хийсэн гэдэг талаар бас бодиттой мэдээлэл өгсөн. Танд баярлалаа. Таны ажил дамжилт хүсье. Өнөөдөр Навар эзэн баяр. Уламжилт Монгол одоо 6-гаар бол 3 сарын 22-нд болвол хаврын тэргуун сарын шинийн нэгэн. Тэм учраас элэг нэгт монголчуудаа хаврын тэргуун сарын шинийн нэгний баярын мэндийг дэвшүүлье. Навар эзэн баярын нэмдийг бас дэвшүүлье. Энэ бол Монгол 6-гаар монголчуудын хаврын баяр юм шүү. Цагаан сүүний баяр, төлийн баяр, өнөөдөр жинхэнэ монголчуудын баяр. Монголчууд та бүхэн сайхан баярлаарай. Та бүхэнд баярлалаа.
За баярлалаа үзэгчдээ өнөөдөр ингээд тодруулах болгоомын төр өндөрлж байна. Маргааш орой хаад тодруулах болгонгаараа эргэж уулзсан тэр баяртай.